Сайн байцгаана уу? Өдрөө сайхан урцгааж байна уу? За би нэг ээжтэй зориулаад шүлэг уншиж үзье гэж бодсон юм аа. Хүний одоо ууган хүүгийн хувьд. Тэгээд ямар хуу болох нь зэдэ. Ижимэн намайг гавлын сүнсэнд хөөгдөөд дэлхийн тэгдүүлэхэд газрын судал ханцлаад хэвлийдээ нуужсан гинлээ. Ганцхан цэцэг туужих гээд илгийн тэр зүтгэхэд галбирхан биенээсээ гаргаад ингэрдээ тэрвэрчгсэн гинлээ. Борон тусалд шохорхоод босго давах гэж тэмцэхэд болох төрхийн нөхөрцөөр мүлгдэг болгосон гинлээ. Бор талыг ширтээд тамиран бартал хөрвөөхөд бойдхон гутал өмсгөөд алхадаг болгосон гинлээ. Зүрүү дайшаар уйлаад шүнжин амраахгүй өнчөхөд зүүдэн бүүэг аялсаар зөөлөн болгосон гэлээ. Өнгийн цэцгэс тастаад өдөржин дэггүй явхад үр зүрхэн бэлэглээд өрөвчгөн болгосон гинлээ. Уул толгодоор төөрч учир мэдэхгүй давхихад ухааны судраа өртлөөж хүн болгосон гинлээ. Өрөөс бусдаа муудаад би химэн ашиглахад өөрөөс минь тэднийг өмөрч хүнлэг болгосон гинлээ. Ижи таныхаа өвлүүлсэн ийм гигэн сойрхлыг ингэн нулимс тавиланд санаж явна хүүчин. Ижи таныхаа бэлгэлсэн энэ сайхан амьдралыг ижлийн заяатай орчлонд хайрлаж явна үрчин. Чэ чагнаад орж гээд хүний шүлгийг айгуу таалагдаад харна. Анхудаа уншиж үзлээ. Тэгээ өөр Монголын нөгөө телевиз хороонд ажилладаг. Сандгаа найз маань шүлэг уншаад тахаар айгуу гоё санагдаад дагаад анхудаа ингэж уншиж бичлэг оруулж үзлээ.